хичээлийн танилцуулга, хичээлийн сэдэв, хүлэмжийн үзэгдэл. Хүлэмжийн үзэгдэл. Хүлэмжийн үзэгдэл гэдэг нь дэлхийн агаар мандас зарим хийнүүд хүлэмжийн хий дэлхийн гадаргуугаас ойж буцах нарны цацрагийг шингээж агаар мандлын доод давхаргын дулааныг хадгалах үзэгдэл юм. Энэ үзэгдэл байгалийн жамаар оршдог ба дэлхий дээр амьдрал оршин огноход чухал нөлөөе. Хүлэмжийн үзэгдлийн үндсэн механизм. Нарны цацраг дэлхийн гадаргууд хүрч дулаан үүсгэдэг. Дэлхийн гадаргуугаас дулааны цацраг буцаж ойдог. Хүлэмжийн хийнүүд энэхүү дулааны цацрагийг шингээж агаар мандлыг дулаацуулдаг. Гол хүлэмжийн хийнүүд: нүүрсрэгчийн давхар эсэл, Мэан, азоин эсэл, фор нэгдлүүд. Хүний үйл ажиллагаанаас үүдлээ дэлхийн дулаарлан эдгээр хийнүүдийн хэмжээ нэмэгдснээс болж хүлэмжийн үзэгдлийн хүчээ болсноос үүдлийн юм. Үүний гол шалгаан нь үйлдвэрлэл евер эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглаж буй нүүрс, газрын ос, байгалийн хийн шаал, айн сүрэл, мас аж ахуй, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа. Хичээлээр дулааны цацрагалт ба шингээлтийн талаар судлан Кёрковийн хууль, асуултын хар загвар, хар биеийн цацрагалтын хууль, агаар мандлын хүлэмжийн үзэгдлийн шалтгааныг тайлбарлаж чаддаг болно. Агуулгын залгамж холбоо. Өнөөдрийн хичээлээр хүлэмжийн үзэгдлийг ашиглан дэлхийн дулаарлыг тайлбарлаж, дулаан залтын амьдрал дахь жишээг гаргана. Дараагийн хичээлээр дулааны машин, дулааны энергийг механик энергид хуургадаг төхөөрөмж, түүнийг ажиллах зарчмыг тайлбарлана. Хичээлийн зорилго: дулааны цацрагалт, шингээлтийн үндсэн зарчмуудыг судлах, Кёрковийн хууль, хар биеийн цацрагалтын мандлыг ойлгох болон хүлэмжийн үзэгдлийн физик үндсийг тайлбарлах. Хичээлийн зэрэлт: дулааны цацрагалт, шингээлтийн тодорхойлолт, Кёрковийн хууль, Стефан Больцманы хууль болон абсолют хар биеийн үндсэн шин чанарыг тайлбарлах. Дулааны үзэгдлүүдийн хоорондын хамаарлыг дүгнэж, тэдгээрийн хувьсэл өөрчлөлтийг тодорхойлох. Агаар мандал дахь дулааны үзэгдлүүдийг өдөр тутмын амьдралд ажиглаж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх. Хэрэглэгдэхүүн: сурах хүчиг, дэвтэр, харандаа, бал, тодруулагч, боллоор, шүүрөг. Дулааны цацрагалт. Дулааны энерги цацрагалтын хэлбэрээр орчиндөө дамжуулах үзэгдэл. Бүх биед тодорхой температурт дулааныг цахилгаан согнотын булганы хэлбэрээр цацруулдаг. Дулааны шингээлт: материал эсвэл биед дулааны цацрагалтыг шингээж, түүнийг дотоод энерги болгон хуургах процесс. Энэ нь биетийн температурыг нэмэгдүүлдэг. Цацруулах чадвар: биетийн бодит цацрагалтын эрчим болон адил температуртай хар биетийн цацрагалтын харьцаа. Энэ нь тухайн материал хэр сайн цацруулах болохыг харуулдаг. Их чадвар: биетэд тусах цацрагалтаас шингээгдэх энергийн харьцаа. Энэ нь тухайн материал цацрагалтын хэр үр дүнтэй шингээж чадахыг илэрхийлдэг. Ойлгох чадвар: биетэд тусах цацрагалтаас ойд буцах энергийн харьцаа. Өндөр ойлгох чадвартай гадаргуу илүү цацрагалтыг ойлгодог бол бага ойлгох чадвартай гадаргуу илүү их шингээдэг. Агаар мандал дахь дулааны үзэгдлүүдийн шалтгаан, үүсэх механизмыг танд мэднэ. Байгаль дээр ажиглагдах дулааны үзэгдлүүдийг шинжилэн, тэдгээрийн шалтгаан, үр дагаврыг таньж чаддаг болно. Дулааны үзэгдлүүдийн өөрчлөлтөөс байгаль орчин, амьдралд үзүүлэх нөлөөг үнэлж, өрчлөлт хамгаалдаг болно.